жилд нэг дахин авах зүйл авах боломжтой. Тэгтээ штэ. Тамар цаавал нот штэ. Хэдүүлээ ер нь төгсөж байгаа. Hello. Бакалаврын төвшин оюутан байх асуулын даамууд хэлсэн. Надад бол хоёрын шалгалт байгаа. Тэгээ нэг дипломны ажилтны презентацийн тавих хэрэгтэй. Break apart or something. Эндээс нэмээд байна. Alice in Wonderland ч юм уу ямар нэгэн тийм зохиолтой явж байгаа юм шиг мэдгэн тулж байгаа зү. Сайн уу? Одоо 4 сарын 28-ны өглөөний 8 цаг болох чинь би өнөөдөр дипломны ажлынхаа хамгаалтыг хийн. Жохон давталж байна. Яагаад гэвэл чи одоо 4 жилд нэг дахин авах үзэгдэж шүү дээ. Тэгээд энэ удаагийн дипломны хамгаалалт ер нь бол ингээд scientific conference маягаар болт юм билээ. Тийм байгаа болохоор тэр бол 7 цаг үргэлжилнэ. Миний болохоор өглөөний 9-өөс оройн 4 хүртэл үргэлжилнэ гэсэн ингээд хүүхдүүд гараж юм яриалаа. Тэгэл багш нар асуулт асуугаал тэгэл хамгааллаа. Тэгээд минийх 12 цагаас эхэлнэ. Тийм болохоор одоо очичоод 3 цаг хүүхдүүдийн юмыг сонсож байж агаад тэгээд өөрийнхөө илтгэжээ. Тэгээ гоё ингээд өдөр нь ланчаа идчихэд гоё тайван хүүхдүүдийн юм сонсох байх гэж бодож байна. Тэгээд би очиод бичлэг хийж чадвал бичлэг хийнэ заяа. Автобусандаа суугаад сургууль ороод тэгээ бас нэлээд удаан бэлдсэн. Ер нь бол 20 удаа бол бүтэн нэг удаа бол явцсан. Тэгээд би бол 7 минут яриад багш маань 8 минут асуулт асуух байхгүй юу. Тэгээд манай наа ер нь надад хэлчихсэн байхгүй юу. Ингээд шалгалт өгөхгүй ингээд сандраад байна гинтэнгүүд чи чаддаг бол чадна, чадахгүй бол чадахгүй шүү дээ гэж хэлсэн. Ингийн боловч амар үнэн баад байхгүй. Би бэлдээд би үнэхээр дипломын ажлаа ойлгосон бол би тайлбарлаж чадна. Тэгээ ойлгоогүй бол би тэр өдөр хичнээн одоо хичээгээ чадахгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр гайгүй бэлтгэлэндээ итгэж байгаа болохоор өөртөө одоо бол гайгүй итгэж чинь. За явж автобусандаа суугаад явцгаая. Бай. Ер нь бол батжсэн настай ижгүй болсон. Тэгээд одоо намын дэлгүүр явж байна. Санаа 5 сарын 2 болж байна. Дипломын ажлаа бол хамгаалсан болсон. Тэгээд дүнгээ бол арай мэдэг байгаа утгагүй гарах байх. Асууж байгаа асуултууд нь ч юм уу ер нь багш нарт бол нэлийн дайггүй таалагдсан гэж бодож байгаа. Тэгээд энэ миний саяны хийсэн дипломын ажил болохоор манай профессор болон дахиад PhD-гээ сууж байгаа хоёр оюутан тэгээд намайг оруулаад нэг 3-ны бүрэлдэхүүнтэй project маягийн зүйл ахгүй юу. Тийм болохоор утгагүй хэвлэлтэх магадлалтай. Одоо багш нар бас нөгөө PhD-гийн оюутан энэ ажлуудаа нэмээд тэгээд миний ажилтай нэг болгоод тэгээд хэвлэгдэх боломжтой. Тэгээд одоо 2 шалгалт үлдсэн байгаа шүү дээ. Тэрэндээ бэлтэж байгаа. Юу дандаа гэртээ сууж байгаа өнөөдөр доошоо суугаад ч юм уу ингээд манай байранд амар гоё олон study space байдیں۔ Тэрний нэгэндээ суу гэж бодож байна. Тэр хадаа ингээд инженерийн сургууль 3 жил сууж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд дандаа бид нар танхимд биеэр очиж шалгалт өгдөг байхгүй яг яаж гэж байгаа юм шиг. Тэнгүүд ерөнхийдөө амар том спорт зал гэдэг байхгүй юу? Том спорт заланд хүүхдэд авч суугаад ингээд 1000 хүүхэд заяа баг. Тэгээд хажууд ингээд заримдаа хүүхдүүд ингээд уйлчихдээ. Тэгээ би ингээд бас батлах болж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд юм авчих хаан за тийм хөжөөлж чадахгүй мэдээд хэлж байна. Тэгээд тарийн шалгалт надад 7 сарын хэдэн юм чаад. Reset өгвөл одоо фейл хийж яана манай гэл. Тэгэл ингээд үлээл ингээд одоо тэг чинь шалгалтын комиссийн хүмүүс гэж ааш хүмүүс нэрэл ингээд салфет өгдөг болтой. Энэ л амар сүртэй юм бол. Тэнгүүд ингээд зарим хүүхдүүд бүр амар хүүхэн дандаа хүүхдүүд гэж яриад их чинь том болсон оюутнууд шүү дээ. Оюутнууд ингээд уйлж мулгаад тэгээд ингээд амар сандаж бандагцсан байж идэг. Гэтэ яг ингээд бүгдээрээ шалгалтаа өгч дуусчаал бүгдээрээ босоол тэгэл ингээл танхимаа ингээл явах гараа. Тэгээ бүр ингээд энэ бол норм болсон юу. 3 жил 3 цаг явцаатай ингээд бодлого бодоод суудаг болсон. Тэгээ 3 цаг суугаад үнэхээр би тэр бодож чадахгүй бол ийм л байна чи чадахгүй л байна. Тэгээд ингээд дараагийн шалгалтаа өгөх юм. Үнэхээр гайгүй тэгээ бас ингээд гарын дээр өнгөт хүүхдэд гэж гэж явж байгаад айгу хэцүү байлаа те гэдэг тэгэнгүүт ингээд окей гэж тавьчих байхгүй. Тэгээд энэ болохоор 40%-аар тэнцдэг. Мэдээж 40%-аас дээш оноо авна. Гэхдээ миний зорилго биш те. Очоод автонаац байдаг те.
Одоо өглөөний 11 цаг болж байна. Өчигдөр хоёр найзтайгаа шөнийн 1 болтол доор өрөөнд жилээд суусан. Тэгээд орж ирээд унтаад өглөө босоод дасгал хийгээд усан дараа ингээд халмалаа идэх бэлэн болчиход. Одоо дахиад доошоо бууж хичээлээ хийчихье. Тэгээд одоо ерөнхийдөө шалгалт болоход эхний шалгалт нь болоход 4 хоног үлдсэн байна. Тэгээл би өөрийнхөө хийж чадах бүхнийг хийгээл тэгэл үлдсэн зөв хөв тавилангийн асуудал гээд хайчих гэж бодож байна. Тэгээд угаасаа яг ингээд өөрөө хийж чадах байж байгаад хойж өччихснөөс өөрийнхөө чадах бүхнийг хийчээ. Тэгээд зүгээр бурханд ч юм уу хувь талент ч юм уу гомцсон дээр. Гэхдээ би яагаад юм сөрөг юм яриад байгаа мэдэхгүй байна. Окей. Тэгээд доошоо явж хичээлээ хийцгээе. Гадаас гоё юм аа. Ийм нар мар юу нэ гараагүй. Тэгээд манай хоёр найзаа 3 ч юм уу удахгүй нэгээрээ доод өрөөнд бууж ирэх бах. Би дэжгүй сулраа алцсан. Яа. Гадаа бүрэг авахаараа энэ гадаас суулгах юм байна. Гэтэ би буцаад орлоо. Одоо арай 7 болчих юм. 7-оос 8 цаг суусан байна. Одоо гэртээ орж жоохон унтчихад буцаж авч байна. Одоо шалгалт 2 оны дараа болно. Би өнөөдөр ийм гадаа хичээлээ хийж байна. Цаана битэн байгаа. Тэгээ өдрийн цагаар бол яг ингээд террас руу хараад гадаа харагддаг юм лээ. Гэтэ одоо энэ ганцаараа л сууж ин л та. Энд нэг нэлээд олон сандалтай. We have piece of art. Манай шалгалт болохоор нэг юм А4-ийн цаас авч орж болох байхгүй юу. Тэгээд би ингээд бүх юм нарийнхан балаар шивсэн. Одоо жишээлбэл чинь ингээд миний ChatGPT хоёрын бэлдсэн боломжит бүх одоо хувилбарууд байгаа байхгүй юу. Тэгээд энэ тайм хөрх маа би нэг бараг хадгалж яцлах байна. Тэт шалгалтын өдөр болцгий. Артаа синемагийн хүүхдүүд хичээл үзэж байна. This one. За одоо ихний шалгалт руу гарах чинь. Амжилт. За өнөөдөр хамгийн сүүлийн шалгалтаа өгнө. Тэгээд юу бэлдсэн гэж бодож байна. Хитэн 4 том асуулт ирнэ. Тэгээд тэр том асуултуудаас дундаас нь бас оноо зулгах боломжтой. Энд хамгийн гол нь шалгалт болох өглөө нь би ерөөсөө хүнтэй контакт хийх хүсдэггүй. Тэгээд яриад энерги алдчих юм бол хэцүү байдаг. Тэгээд өглөө бол жоохон нэг цагийн study session хийгээд юмнуудаа revise хийсэн. Тэгээд ерөнхийдөө бол тархин ядрахгүй байх хэрэгтэй юм шиг байна лээ. Тэгээд шалгалтаа би таачаад Сипора орё гэж бодож байна. Тэгчээ кафед суугаад жоохон амьдралаа бичт юм. Одоо ингээд оюутан болоод дуусчих чинь цаашаа юу хийдэг вүлээ гэд төлөвлөгөө энэ гарганаа. Жоохон йога хийсэн чинь хүмүүс контакт хийх гээд яг жоохон юм ярих гээд би тэгээд юм ярмааргүй байсан юм хамаг одоо бодлого бодох хөвчүүч алдчих юм санагдаа. Тэгээд би soul sleep liner хийдэг болж хэлсэн. Тэгсэн энэ үдээтлийнхэн оруулыг хүрэлж нэг тийм зөвөн мэдрэмж төрөд. Бас шалгалтын өглөө чихэртэй ч юм уу эсвэл хитэх гурилтай мэдэнгүүд тасны гулказ нь өсөөд тэгээд яг шалгалт өгч явах үед нойр хүрээч юм бол анхаарал сарнах гэдэг. Ер нь бол цусны сайхан хэмжээ анхаарал төвлөрөлтөнд амар нөлөөлт юм билий. Гэлтийн хай болол hyperch явал тэгсний доошоо ундах штэ. Яг тэр доошоо унжих үед нь шалгалт өгч явах юм бол тэгээл тасаа. Eyeliner бол ямар ч тийм брэнд энэ хамаарахгүй авчдیں۔
Яа тэгэл өмнө нь би rare-ыг авч үзчихсэн. Rare or rare. Тэгээд тэр болохоор ямар хутан гатаад үстэй. Зүгээр би энэ Rimmel London-гийнхыг баг нэг жил хэрэглэж байна. Тэгээд би хаалт идчихэд хинтэйч контакт үсэхгүйгээр харьцахгүйгээр автобусаар яваад цанхаар гүлрөөд тэг байран дээр очиж гэж бодож байна. Тэгвэл ингээд амар олон хүмүүс цугласан ингээд юм паник дуулаад идэх байхгүй юу? Тэрнийг булан зүгээр хөвчөө сонсоод тайвшруулах аюултай сонсож байгаад тэгүүгээд авч. Нэг юм яаш хөвч юм шиг байна. Би яаши чинь 4 жилийн өмнө өгсөн гэж бодгоо. Ямар хөвш юм. Бид нэр нь дуусч байгаа болохоор намын сангуудын номыг буцааж өгөх ёстой. Тэгэхээр тийм ажил хийх юм байна. Танаас харамсаа бодож байгаад ингээд дээдлийнх нь нүдийг бодцдог уу санаандгүй. Би дандаа тэх юм аа. Одоо энийг дээж арилах нь да. Anyways, okay, that's my final everyday makeup. Тэгээд газ хуцаа өмсөд тэгээд холоо идчихэд гарлаа. Шалгалтын дараа би бичлэг хийгээд олцъя, окей? Bye bye. Сайн шалгалт ээж байсан. Тэгээд нөгөө пилет суулаад юм ярьдаг шиг л юм болсон л нөө. Нөгөө нэг асуулт сонгоод нөгөө мэддэг юм манай хариуллаа тэгээд. Тэгээд одоо ингэ хэвлэлээ бүх шалгалтуудаа дуусчлаа. Ингээд хамгийн сүүлийн шалгалтаа дуусч байгаа болохоор хэдүүлээ ер нь төгсөж байгаа гэсэн үг. Төгсөлтийн баяраар бол ямар нэгэн гоё excited мэдрэмж авч магадгүй. Одоо орвол юу мэдэхээсээ мэдэхгүй байна. Ямар ч тач одоо ингээд юмаа дуусчаар юу хийх юм болоо гэж бодож байна. Одоо ингээд бэлтгэх шалгалт байхгүй бол амьдралаа яг юу хийж өнгөрөөд юм болоо гэж бодоход бас сонирн байна. Тэгээд ерөнхийдөө бол би бичлэг гоё хийж сууж байгаа. Гоё edit хийхийг бас сурна. Энэ бичлэгийг би бүр үнэхээр хийчихэж edit хий. Тэгээд одоо утгагүй төгсөлтийн баяр болно. Утгагүй нэг сарын дараа миний инженерийн дадлага маань эхэлнэ. Тэгэхээр би одоо англи инженерийн дадлага ямар хоолтыг англид ажиллах ямар байдаг талаар одоо тий богино хугацаанд ч гэсэн үзүүлж чадна гэж бодож байна. Тэгээд утгагүй төгсөлтийн баяр болно. Аялаж болно. Ингээ ер нь бол ингээ том үнэ амьдрал суугаж байгаа байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө гоё байна. Одоо манай чинь зөндөө олон хүмүүс манай ангиас байж агаад гараад явцсан хүмүүс байгаа. Би одоо ангитаа нэлээд олон хүмүүстэй хэлчихсэн бол ганцаархнаа нэг юм зөвхөн болоод ер нь бол энэ надаас өөр international эмэгтэй хүн байхгүй болтлоо айгу төгсөн байхгүй. Тэгээд тэгж бодохоор маш олон жижигэн шалгалтууд хасагдалтуудыг даваад тэгээд ингэ төгсөж байгаа гэдэг нь миний хувьд маш том ялалт шиг байна. Би сүүлд яг ийш хөвчүүл ингэж баярлж ирсэн байх. Санаашаа ингэж алхаж байхдаа нар нэг л өөр ийгээд байгаа юм шиг. За зэн хөтлөдсөн бол thank you so much. Баярлалаа.